Юу болж байгаа минь яха? Аминд 5 багаас нэг юм диваны урд ингээд дивсчдэг нэг солонгос хүмүүс ингээд заавал тавьчдаг нэг тийм дивсгрээсийн тэрийг худалдаж авсаахгүй юу? Тэг хүлээж байгаа. Ирчгээр нь ингээд та эдд харуулнаа. Тэгвэл одоо манах нөө ингээд хевсэхгүй болохоор ингээд амин хөрхөн навчин дээр л ингээд байгаад байгаа хгүй. Тэгээд ер нь талбай айгу бага ягаад юм. Энэ жил болгоо ингээд монголчууд соёлын төв бариад байна гинэ. Нэг сум байхгүй соёлын төв. Өчигдөр амин усанд орлоод унтуулсан. Тэгээд ял ээжийн сая ингээ 2 хоног очсноос хойш аяга сайн унтаад байна. Тэрнээс ээжинд очихоос өмнөх 2 хоног бүр ёо бараг цаг тутам сэрэл амир сэмэн байгаа гэсэхгүй юу? Ээж нь бүр дөнгөж дэлхий дээр төрөөд 5 сар болж байгаа чинь бөө асуудал сонсуулаад энэ 10% давас үрэн гэдэг хүний асуудлыг амин сонсоод бүр шантраад. Миний охин битгий шантраа. Бүр give up хийцэн буугаад өгсөн. Зүгээр. Сая бахан тог тасардаг талаар зөндөө сонсоод. Миний охин ч бараг авилга оруулах гэж мэдэх ахтай дээжи. Мэдхүү. Нараа амраг үзээд байгаа. Weekly амраа шоу. Гитэндээ хасаа л үзсэндээ. Би одоо нөгөө Facebook ороод ирсэн мэдээлэлүүд оол надад ерөөсө гарч ирдэг олж сонирхож ойлгохдаггүй болохоор ингээ weekly шоу үзтээ. За тэгээд одоо тог тасралт маань бүр би та утаагаар л Улаанбаатарын утаа нөгөө уул нарагт болцсон. За хонсоо хоол идэх гэж байна гэсэн. Гатан билээ. Бүгдээр ингэ идэж шүү дээ. Баг тасарсаа. За ингээд газан пилээдэг гэдэг болохгүй бол бас айлуудаас хэцүүдэг юм шүү. Энэ өглөө энэ дуу муу сурах гад Miss Rachel үздэг байхгүй юу? Манай энэ хүний шүү дээ. Мейкап энэ яг юу вэ? Би бүр ингээ энэ имхдэг бүр шүүгээл жаж хийгээл үздэг. Энэ одоо бидний харандаг яг яаж юм бэ? Зүр энэ харандаг яг яаж байгаа юм бэ? Хүмүүс урамс янз бүрийн нэр өөрийнхөө л ах юм аа. Америкт нэрээс даамар юм аа. За энэ Miss Rachel ингээд хумс хуруу ингээд нэг. Бүр ингээд хумс нь хугарч угаарсан. I'm pretending that the banana. Яа би яг энэс би жигийн хумс маань энэс доорлоо. Би ч одоо амар гачаа хүмүүстэй болохоор дандаа хүмүүс нөгөө хийлгэх гэж хичээдэг. Тэгтээ миний хүмүүс бас хэцүү шттэ. Тэгтээ Miss Rachel бүр амар од шттэ. Бүр одоо ингээл 169 сая үзэлт гинэ энэ бичлэг. Хүмүүс Miss Rachel бүр хайртай. Би хүртэл хайртай болж байгаа. За манайхан тэгэхээр өнөөдрөөс эхлээд бид хоёр будааны шүүс ууж эхэлнэ. Тэгээд би одоо анх удаа будааны юу хийх гэж байна. 6 сар хүрээд яг хоолнд орё гэж ботсон боловч Ана беби одоо ороход ямар ч асуудалгүй юм шиг байна. За тэгээд манай гэрт аминд зориулсан пот байдаг. Аминд зориулсан энийг би шатаага хийсэн шүү дээ. Энэ дотор нөгнөөс би ууч мөгч ингээл халуусна ариутгадаг байхгүй тэгчихсэн. Усааш хэрэгтэл буцалгаад шатаага хийсэн. За тэгэхээр би ChatGPT-гээс асуулаа. Тэгсэн чинь
2 халбаг будааг заяа. Нэг аяг усанд хийгээд 2 халбаг будаагаа тэгээд усанд зайлна гинэ. За. Амингийн аяг товё авчирсан. Ингээ хамт юм үзээ явахаар сонирхолтой аяг хаа. За. Амингийн үхийг албаг. Үхийг аяг. Энэ аяг нь одоо будаагч юу болоо штэ? Угаалаа штэ. Имэн ирээд өстө массаж хийсэн чинь бүр толгоо өндихгүй штий. Сайхан байна. Массаж янзын. Өстө янзын бүхсний мэдрэлийн цэгүүдийг өөрчлөлт сайхан массажлаад янзтай миний хөөс ээжиг массаж дуртай юм шиг айлээ. Гिचгтэй тэгээд массаж дуртай. Хамаг ядаргаагийн тайлаад сэгсрээд гаргалаа шүү. Боо ядаргаа. Брэм дуртай байна. Ядарсан байж тээ 5 сар л хичээлээ. 5 сарын дотор 7 жил нэмлээ. Жохон ажиллагаанд орж. Ажил шүү ажил. Энэ андгаар бөхс биш одоо нуруу жохон булчинтай болох гэсэн. Нэг өрөөний булчин жохон тавиул сурхалтай байна. Хамаг булчин энэ уул руу яваад ээ шүү. Баалын массаж хийлгэж байна миний охин. Баалын массаж хийлгэж. Баалын массаж гоё зөөлөн байдаг те. Яа хороонуудын татлаа чуп. 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 Яа их өрөөний ханаа мэдрэлийн судсыг дарлаа. Чи ч өстө жаргацах юм аа эмээгээрээ массаж хийлгээл. Орой холоо идлээ. Хай манхаа дахиад Мишель дээр ирсэн байна. За тэгээд бид нэр галтгооны тавилга хийх компани сонгоод ингээд юм уу зураг гаргаад ингээд явж исэн чинь фейлтэй дөө. За тэгээд дахиад Мишель дээр энэ удаад арай өөр хэрэгтэй ирсэн байна. Дунаатайгаа ирсэн байна. Энд дээ штэ те. Цагаан сарын үзэсгэлэн болж байна. Бид нэр одоо 2 дахь руу гарлаа. Хөөнд хургой кофе шоп байгаа даа шүү. Вау. Оо вау. Гой кофе шоптой болт юм байна. За 2 дахь руу гарлаа. Хөө диван чинь бүр ер нь бол 20 сая маяг болт юм байл шүү дээ. Тийм ээ. Одоо энэ нэг газар чинь ингээд диван чинь бүр 27 сая маяг сая тий. Би чинь нэг 5 саяар диван авсныгаа амар үнэтэй гэл ингээд бодоод исэн чинь. Татчих. За. Ау бэн. Бац биш. Эмэн бэн. Имэ бэн. Нэмэ бэн. Ваа. Тий. Үе оо улаан болсон шүү дээ. За тэгээд тавилга хийлгээ гэдэг чинь амар ажил биш байна. Ер нь бол маш их юм судалж явах хэрэгтэй юм байна. За яг вэ. Тэгэл болондоо. Нэг ингээд л артна гараад юм болчихвол тэгэл гоёлох л тоо. Second time around. Та-да! Амаа халууцж байна. Энэ удаад бид нэмгээ ирсэн. Данч стил халууцаар. Хүмүүсээр хэлээ гээд хаалгаа юм. Ер нь бол дээшээ онгоолох нь хамгийн зөв. За хэрвээ аяг тав угаагчтай бол 2 хаалгаа зэрэг онгоолгож болно. Энэ дээр аяг тав угаагч сетик байгаа бол аяг хатаагч дээш уушраас авсан хатаагч
Зүйлүүдийг ингээд тавихад гарч хүлээтэй авах хэрэгтэй. Тэгэхээр татаад бүгдийн дээрээс нь харж болдог. Хэрвээ энэ хаалга авах юм бол хаалга онгоолгоо ухаа цаатлыг аваад буцааж хийгээд хэрэглээнд их тухгүй. Тэгэхээр галтгоо жирэмсэн ч бай, хөл гараа өрдөөсөн ч бай, одоо 90 сар ч ямар ч тохиолдолд галтгоо хэрэглэдэг учраас аль ч тохиолдолд тэр галтгоо хэрэглэхэд саадгүй байх тэр зүйлийг байдлаар зохион байгуулж хийх нь ямар давуу тал вэ гэхээр доторх юм зай ашиглалт илүү сайн байдаг. Тэгээд хажуугаар нь бас ингээд нөгөө цэцлэгчүүдийг ингэж тавих боломжуудыг аягүй сайн олгодог. Тэгэхээр хэрвээ энэ 6 шүү 3 байсан юм 6 ордог байхгүй юу? Тэгэхээр энэ өөрөө 30 кг 40 кг-ийн даацтай ийм цайтай ийм шургуулгууд байгаа учраас илүү томоор нь хуваалтыг хийгээд илүү энэ доторх хаанцаа юм шиг. Тэгээд дээрэс нь шүүгээ цэцлэгч гэдэг зүйлийг анханаас нь төлөвлөж өгвөл аягүй сайн байдаг байхгүй юу? Тэгэхгүй болохоор нөгөө байгаль шургуулгуудаа хийх гэхээр ингэж хийгээд нэг жоохон зай үлдээгээд айгуу тийм ороо босгоо зүйл болоод идэв. Тэгэхээр эхнээс нь ингээд шургуулгуудаа том хийвэл хамгийн нийцтэй байдаг. Тэгээд нөгөө монгол хүмүүсийн хүнсний нөгөө хэрэглээ ерөн зүгээр хоол галтгоо ашигладаг байдал нь Европтой их төстэй. Хүнсний ингээд бүтээгдэхүүний төрөл харьцангуй бага тий. За тэгээд ингээд хэрэглээ нь бол тийм Европтой галтгоотой ер нь бол Аз маягийн Европ маягийн гэдэг ийм нөгөө хүнснийхээ байдлаас болоод ингээд галтгооны төрлүүд байдаг. Тэгэхээр Европ маягийн галтгоо монголчууд хамгийн их тохирдог гэсэн. За ийм шийдлүүдийг хийж болно. За тэгээ хойроо хүнсэн дээр болохоор та яг тусдаа ингээ өрөөтэй учраас энэ бол хэрэг болохгүй юм байна. Тэрнээс ингээд шургуулгын бүх зүйлээ шийдээд хөрөгчнийхээ хажууд уурай болно. Одоо температур шаардлагатай хөөс хоёрыг зэрэгцүүлээд ингээд хадгалалтаа буюу хийвэл илүү ингээд багхгүй. Тэкэ яаж төлөвлөснгийг харсан. Баг зэргийн ингээд нөгөө юу ийсэн. Ботгошоо ингээд санал авах юм болоо гэж бодсон. Тийм санал тавьж. Тэгэхээр зорилтын хэрэг энэ материалаар хийх техник юм хийгээд энэ өөрөө тавцсан зорилт. Эсвэл бол ингээд 60-аар хийх тех чинь жоохон нарийнхан юм шиг байна. Ийм зорилтын тавцангийн тухайд шүү дээ. Тэгэхээр хоёр янзаар авчих байхгүй. Тэгэхээр өргөн нь болж ирээд ийм тухтай байдлаар ингээд тэкэ хийчүүл галтгооны чинь арын хэсэг дээр ер нь юм бэлтгэх зэрэг тэгэхээр бараагаа би одоо хүсэх техникийг бэлдээ цаалаад ингээд тавлаад ирэх тийм том тэг ширээ олон техник ийм үүрэг үүсгэх. Багш 45 см-ийн гүнтэй хийхэд бол хангалттай. Чи бас санаагаа илэрхийлмээр юм тий. хамгийн их мөнгөний зүйлүүдийг хэрэглэдэг зүйлүүдээ тэгэхээр техникс доошоо 5 хамгийн хүн тавцсан юм байх нь хэвчээ хүчтэй. Дээш явахаас юм. Ер нь бол Цэрэн тэр хин бэ? Чи өөрийгөө талин харлаа. Анхаарал нь сарнаад бүр бах. За. Hello, Алида. Уучлаарай. Эйжний нэг унжсан юм алхах гэдэг. Аав эмээ хоёр нь тэнд тавилгынхаа юм яриад иж байна. Ээж нь огноос атуулж байна. Чи ингээд гой толон дүүрээр идэх гэсэн чи одоо ингээд ерөөс инехгүй. Why? Бүх юм сонирхолтой байгаад байна уу? Арай л сонирхолтой байгаад байгаа болохоор бүр нүдээ завчиж чадахгүй байгаад байна уу? Миний охоо бид нар ингээд тавилгын дэлгүүр ирсэн байна. Тэгэд чи штэ тий. Ийм амар өнгөрч болохгүй. Жохо юм үтцсэн юм шиг. Ой. Арай тийм амар гайхаж болохгүй шүү. Тэгсэн чи санаа зовсноо. Гинэ. Гонхтой дээр. Миний охин нүдээ жоохон жижигрүүлж. Жоохон жижиг. Жаахан шиг хараарай. Оо би гадрын яваа сурсан юм уу? Юм тоодгүй юм уу гэсэн зэрэгтэй. Тэгсэн чи үгүй юм шиг байна. Бүх юм бүр амар сонирхолтой. Хүмсэг бол буухгүй шүү дээ. За би тэгэхэд кофе уух гэж байна. Аминг тулгаа үүрч байна. За тэгээд манай ээж бол галтгооныхаа миний ус одоо юу вэ?
галхууныхаа зурган дээр сайхан санаа оноогоо яриад цаа чин бүр сайхан яриад Өдрийн ярианы ямаага хэрхэн яриад байж байна. Навчлаа. За сайхан машин дотор шалтан явж байна. Би нөөм идэхгүй юм. Мом идэхгүй гинэ. Ирсдэггүй. Агуулсдаг. Сэно. Амин Шангрила дотор орж ирсэн байна. Манай ээж бид нарыг хоолн даана гинэ. За Шангрила тэгээ гоё доор шинэ тавьц болохоор ноол руу цамц өмсө гараад ирлээ. Гоё мүзэл бүр ёо хүүхд бүр ингэ үгүй хайчих чам. За мэдээлсэн. Том доош шүү. Чи ямар хөөрхий нөшилсөн зэлгэнэ. Воо, чи босоод явлаа юу? Йой. За би тэгэхэд одоо юунд Шангрилагийн дүүрэн тохирч нэг Монгол хоолны газар орж ирсэн байна. Mongolians гээд за би YouTube дээрээс их одоо бичлэг гэдэг чинь миний ярьчих. Би ингээ өмнө ингээд нөгөө жирэмсэн болохоос өмнө мах иддэггүйсэн шүү дээ. Цамаа ахгүй. Тэгсэн чинь менежер ч юм уу нэг ажилтан ч юм уу нэг ингэхдээ ирснэ ингээд би чамд ингээ хэд хэлдэм бэ? Отё. Sorry би жоохон давсалчлаа. Би чамд олон сануулж байгаа шүү гарчих гэдгийгсэн гинэ. Тэгээд би бол ингээ ерөнхийдөө бол хөөгц юм ааш. Яа. Дэлгэтэл мах иддэггүйсэн л да. Тэгэхээр би ингээ танаа ингээ менюнд ирч ингээ мах иддэггүй хүний ингээд одоо юу алгаа, хоол алгаа. Тэг би одоо ингээ яах вэ гэд хэлчихсэн аа хэлээгүй ч хэлүү. Тэгэл заа гэл тэгэл ерөнхийдөө бол гарчих гэл гарсан. Тэгээ дахиж орж ирээгүй. Тэг одоо би Монголиас одоо буцаа ороод ирсэн байна. Тэг одоо тэгэл өмнө тэгэл гарсан юм байж ч одоо тэг буцаж орж ирж байна. Гэтэ амиргүй ингээд таньсан байдаг. За тэгээд ингээд өмнө тэгэл таньсан л байдаг юм байна л да. Тэгснэ ингээд олон хэлж байгаа шүү ч. Тэг надаа өмнө бол ингээд болно гэл ингээд би тэгэл тэгэхээр орж ирж ингээд ингээс хоол иддэгсэхгүй. Тэ ээж нөгөө хөөхтсөн. Чи намайг хараад байна. Ах иддэг болсон чи алдах юм таа. Сүнүү заасан би. Манай хүүхд бүр том болчихжээ. Юмаа ерөөсөн нөгөө хянагтаад тэгээд өөрийгөө унтуулчих. Ганц үнтэй юм хянагтаад өөрийгөө унтуулчих. Өөрхийдөө. За одоо энэ хоолоо идсэн миний сод орж ирлээ. Танд код ирээгүй тэгээд. Манай дүү. Энэ би. Мом итгэхгүй. За тэгээд. За. Чагаад чимэдэлгүй таталсан нэг зэрэг. Чамаас цаацрах эрчэм хоч захилгоо доо. Тамагтаа. Чистэй. Юуны хийх юм бэ? За одоо амин суун.
Poland is only interested in Sunbeam after all. So is this the place you work out? Yeah, this is it. They're talking. Did you have fun? I'm curious about Sunghoon. I want to hear how his first. Тэнийг юм босс тайл болчдөг юм байна шүү дээ манайхан тий. За тэгэхээр гэлээ дургуцлаа илэрхийлээ. Аа камер харцсан чимэг болтсон. Ирэлтээр ерөөсө таалагдах юм маш ховор. Зүгээр л уйдаад байна. Уйдаад байна. Уйдаад байна. Уйдаад байна. Баба. Баба. Эма. Баба. 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 Эма. Баба. Baba. La 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 la. Emma. Baba. Baba. You know, Egon, I didn't think his legs would be so strong. Wow, body's solid. Yeah. They're holding on. Hold it. If Egon just keeps that up, he'll win. Тамин чи юу зажлаад байгаа юм? Точлаа. Хилээсэн шнэ. Аман будааны шүүс ууж байна. Аа бурхан шүү. Би ингээд амандны ихэр ингээд түлхээд асгаад ит юм билий. Аа нөө шууд 3 гэл. Гүр шууд ингээд хил нөгөө буцаж гаргаад ит. За. Ийм ууж байгаа. Манайхаа би нүрэ бодчихлаа. Одоо хэд гарч электрон бараагаа авлаа. За өчигдөр бол ингээд тавилга хийх газар яг аль биесээр шийдлээ. Yay! Бид нэр чадлаа. За энэ сард одоо 2 сар эхлээд баг 4
4 онцон байна. Би бүр 2 сарынхаа хийх сторилүүдэд санаа зовж эхлээд жоох ингээд цухалтаад байгаа. Гэхдээ ингээд амарч болно л доо. Дээл авсан. Юу авсан? Дээл авсан. Бид хоёр дээл авсан. Бид хоёр юу лээ? Цагаан сарын экспон дээрээс очиод хараад өмсөөл авсан. Дээл зарж исэн ах ихч хоёр маш хөөрхөн байсан. 50к хэмдэрсэн. Оо 70к baby. 70к. Бүр даалыг уу? 70к. Экспон дээрээс дээл авахар хямдэрдэг. Өөчсөн авчихсан. Тэгээд одоо электрон бараа авах явж байна. Электрон бараандаа зориулаад мөнгө хадгалсан байсан. Зээлээр авахгүй. Зээл биш. Эмээ бид нар зээл авахгүй. Нэмээд би маусан. Хадгалсан мөнгө аминд орлоо. Салаагсан жоох юм байна уу? Ямар халуй бэ? За. Дунаатаа авчиж тий. За тэгээ Singles Inferno үзсэн чинь өчтөр өшний 3 болтол үзлээ. Тэгээ дүн шинжилгээ хийлээ. Өөрийнхөө relationship дээр. Би сайн ярьсан юм а биччихсэн шүү. Тэгээ шүү дээ baby. Би бол чамд ингээл шулуудсан байхгүй. Өөр ерөөсөө чамайг сонгоцсон. Тэгэл энэ л биш бол хинч биш гэлхий бодцоо байхгүй. Би яг минжи юм байна. Би яг тэр нэг спорт явах шиг юм. Тэгэл зүгээр л дурлсан. Тэгээ тэнд ямар ч toxic drama байгаагүй амар гоё юм л та. Би л арал дээр өвшөөгөө болохоор тэгэл drama байсангүй. Өөр хүмүүсийн сонголт Монголд орж ирүүлээ. Тэгээд юм бол тэгтээ ингэ би бодоод авах би яг ингэ хүмүүсийн сонголт тавьж ирэл яад юм бэ? Энэ хэцүү би юу? Энэ сонхоо. Нэг хүмүүс надад батараараа. Нэг тийм мэдгүй гэж хэлээ. хөө тэгтэй шүү дээ би. Тэгэл би ч одоо ингэ гэрлэлтийг ингэ нэг жоохон шайт ингэ айгу ядрагаатай ингэ одоо ингэ манай нэг хар юм гэж бодвол тийм болчт юм болов гэсэн чи бас үгүй юм байна. Тэр ингэ болдож байгаа хүмүүсийг харсан чи би биэндээ хөөрхөн харагдаад чи бол надад ингэ өдөр болгоныг юм чи хөрхөл харагддаг. Тэгэж би юу ч гэсэн өдөр болгох байдаг шүү дээ. Сонин багт тий. Тэгэж хайш. 60 жил өдөр болгоныг биэндээ дурлах юм уу? Тэгэж шүү дээ би чиний одоо ингэ. Oh my god. Би одоо тэгээ майг алгаж байгаа ч хүртэл. Одоо уламсан айгарах байх тийм. Чи бөөрийнхээ олбол тэгэл өстө хөөрхөн бөөрийнхээ хүүхэн шүү. Тэрийг тасал бөөрийнхээ олбох юм таа гэл. Одоо би л авч явах таа гэлээ. Бүдрэрлээ гэл. Тэгэл ярьж байна. Хичээчлээ. За тэгэхээр яасан байх нь вэ? Бид нар зүгээр л window shopping хийх гэж байна. Оо амар үнэтэй бүр юу вэ? Эдгэр чинь бүр 500 сая маяг юм биш үү? Oh my god. Тэгсэн чи манай машин энэ машины нэг ганц дугуун байдаг юм. За би тэгэхэд зүгээр л ийшээгаа ирээд тэгэл буцаг гарчлаа. Амар үнэтэй машинтай. Та бүр амар том. Би саяны тэр нэг RAM гэдэг машиныг биччихсэн юм шүү дээ. Тэр бүр өндөр нь шүү дээ тийм. Тэрний уртлын хамар нь надтай чацуу заяа. Тэнгүүд ингээд би чинь бас нөгөө юу жиж шиг юм гол өмсөд байгаа шүү дээ. Тэгэхээр нэрээ энийгээ тайлчих юм бол гараг хамарнаас нь би намах юм шүү дээ. Намайг ирээд мөргүүл зүгээр машин нь ч мэдрэхгүй би ч харагдахгүй. Тэгээд ингээд бүх гэсэн оо юу вэ чулуу байсан уу аа гэл өнгөрөх шүү. Жохоо. Би ч жохоо. Ресторан ирсэн байна. We're gonna have some lunchener. Luncher. Lunchener.
Leonard. Би ингээ амин гарч байгаа тийм дасгал хийсэн ахгүй юу? Тэгсэн чинь бүр гойны доторчлог өгтөд 2 хоног. Баялаа. Яа, бушаад өг. Boyfriend гээ явж явах нь шүү дээ яана. Хөл болтгий. За. Тэр нэг Шүд амьдрал. Хүч яав. Амар улаан юм бэ гэж. Дахиад зүг юм уу? Оо за. За. Вау. So cute. Вау, наад нэг гэж гараагүй. Одоо яг ингээд Central Tower-ын цонхоор үзүүлэн болгоё. Тэрээс чамаар мөнгө хийх. Наач нэг боцтой. Стойтэй байх. Өнөө онцтой. Би тэг гэртээ ирсэн. Окей. Ингра. За амин гээж таруулж байгаа би нэг рекламын бичлэг хийх гээд тэгсэн чи болтгүй манай хүүхд бүр ойрлоод төө ойрлоод за тэгээд ээж хоолоо идчихэд амин аваад гадаа гарыг гинэ. Тэгээд чившлгээ хийгнэ. Нэг цаг гарна гэж яах вэ? 30 минут болох тоо. Гэсэн өгчтөр манай найз ирж манай танаа цаач өнөөдөр гадагшаа тэгээд манайх нөгөө онгоцны бодолд ойрхон болохоор манад ирж хоноод тэгээд орой хөргөн байж байгаад өглөө толгой гаргаж өгөөд тэгсэн чинь манай дүү бас гадагшаа явж. Тэгээд өнөөдөр ээж манад ирээд толгой гадар ижлээ. Тэгээд ээж надад амин хард өгөөд надад хоол иж өгөөд бичлэгээ хийхсэн хгүй юу? Тэгсэн чинь нөгөө хүүхд харж өгч болж байна. Данч манай хүүхдийг чимээгүй олгож болж чаддгүй. Манай хүүхд ингээд хөөрхөнд гаруулж байгаа ч гэсэн чимээг нь бол яаж чимээг олохоо мэдэхгүй. За тийм учраас гарыг гинэ. Нэ? Оо, чичи нас их. Что за това? Начурано. Би нэг рекламын бичлэг гэртээ хийгээд тэгсэн чинь нөгөө Никэж камертайгаа холбох учраас хоо болж. Ер нь бол уучраа нь бол хоо болжээ. Тэгээд бичлэгээ дуусчих юм бол бид 3 гоё гадаа гар юм аа гэж ирсэн ахгүй тэгсэн чинь. Камертайгаа зурлцаар. Oh my god. Mommy forgot everything. Хүүхдтэй болохоор шүү дээ. Зүр хүн шиг хүүхдтэй болохоор зүр хүн шиг хоолоо айгаад ичиж болтгоо бат те.
заавал ингээ халбуугаар ичээд эндээс нь ингээ усж байгаа шүү дээ. Аягалалтын нэг 2 секундын хэмнээд байгаа юм уу хайш мэдгүй. Тэсний шууд эндээсээ аягаргаа биш угаалт болоо. Одоо ингээд паст спагетти хийж байгаа байхгүй. Гамдэр фамдэр. Арсан соус. Тэгснэ нөгөө бичлэг дэвчижсэн нь ийш соус асгайц. За яах. Ингэж итгэр одоо юм ийдсэн болдог юм байна. Мэдхгүй. Ямар ч гэсэн ээж гарцсан. Амин гоод гарцсан. Хаал идчихэр энд ингээд улаан соус идэх шар болчтой шүү дээ. Тэрнтэйгээ яана ингээд бичлэг хийж үзэх яах вэ? Тэгээ нэг юм хувцсны л бичлэг хийх гэдэг. За манайхан би ажиллаа хийсэн. Одоо ээж машин барь явж байна. Амин унтаж байна. За тэгээд одоо ялцчихгүй бид нар Мишель Экспод донтжээ. Юм үзнэ. Альчгүй одоо нөгөө нүүж байгаа болохоор одоо ор гэл ингээл янз бүрийн юм бас цуглуулжлаа. Хамгийн гол нь бид нар тавилгын компанитай бол хамтрах нь бол тодорхой болсон. Бид нар тавилгын компаниг бол сонгоцсон. Бүх юм амар гоё болгож байгаа. Гэхдээ нэг юм байна. Цагаан сарын дараа болтол хүлээн. Тэгээ хүлээхт бол бүр асуудалгүй гэж бүр шийдсэн. Хүлээхэд бол бүр санаад уухгүй байгаа. Ялчгүй гоё галтгоотой болгож байгаа учраас манай ээж тэгээ өрөөндөө юу хийлгэн юу гэлээ шүүгээ шкаф ингээ сандал ширээ мэрэг нэг юм хамтдаа нэг юм хийлгэн. Тэгээд ээж бол өрөөндөө ороо олчмоор байгаа гэсэн. Тэгээ ор үзэх гэсэн чинь Мишель Экспо дотор ор зардаг газар байгаа юм байна. За тэг тийш явъя. Миний хувьд болохоор би одоо ингээд яг өрөөгөө тогтчул ихээр ингэж удаад байхгүй. Надад яг нэг юм солонгос стайл санагдаад байгаа байхгүй. Ингээд ийм заяо. Ор нь ингээд шалаар заяо. Ингээд матрас. За тэгэнгүүтлээ ингээд хүүхэд чи одоо ингээд нөгөө өмөлгөж зүлхөөд нэг нас настай үед ингээд ном аягүй уншдаг юм билээ шүү дээ. Тэнгүүд нэг номын модон тавиур нэг болно. За тэгээд тийм доогуур бол номын тавиур. За тэгээ аав ээжийн шүүгээ яг ямар ахыг би ерөөсөй ойлгохгүй байхгүй. Энийг бол урдаас захиж магтдаггүй. Гэтэ би бол ингээ хуцсан шүүгээг бол яг ингээд бүр хандаа суурлуулад хийлгчгээр бас ингээ тэр маань хүүхдэд маань яаж таарах нь ингээд жоохон нэг сонирн байгаа даахгүй. Тэгээл гайхаад яг өрөөний юм дизайн баг юм ChatGPT-гээр баг гаргуулчмаар санагдаад байгаа юм. Гэтэ би бол ингээд яг нэг юм солонгос нэг юм айлыг TikTok дээр үздэг хгүй. Тэднэрийнх бүр ингээл ер нь ингээл нэг шалаараа л амьдарч байгаа хгүй. Айгуу гоё ингээд хүүхэд нь ингээл айгуу хөрхөн алхдаг. Нэг нас 2 сар мартай. Тэгэл ингээл орноосоо босоод айгүй хөрхөн бүг гэж буугаал явчихж байгаа байхгүй. Тэгэл өөр ингээ бүх юм хүүхдийнх нь гарт ингээ хүрдэг. Тэнгүүд ингээд надад ингээд хүүхдэд ч гэсэн ингээ оролцуулаад ингээд өрөөгөө төгчүүлвэл айгүй гоё санагдаад байхгүй. Тэгэхгүй ингээд хүүхдэд ингээ таарсан ямар ч тийм юм байхгүй. Бүх юм л ингээ дээгүр байгаад байгаа ч хүүхд ч хөөрхөн амт ингээ дээш харсаага надад ингээ хэцүү биш санагдаад. Гэтэ ингээл бодчихлээ нэг янз бүрлийн л дөө. Ямар ч гэсэн амингийн орыг бол тийшээ аваачаад тэр орон дээрээ баг унтах нь яах нь бас мэдгүй л хаяа орон дээр унтдгүй амин бол яг 100% орон дээр унтдгүй. Одоо нэг шөнө унтахдаа за нэг 70% нь орон дээр унтчих яг үүрээр таамаа бас хэрэгтэй ингээ ахуулаад тэгээ хажууд унтчихдаг байхгүй. Заримдаа бол бүр хамт унтдаг. Тэгэхээр ингээд янз бүрлээ л да. Тэгээд ишт тий. Бодчихлаа. Одоо би бол ингээ яг нэг юм өсвөр насныг нь юу лээ мөлхөө бишээ тооллер гэж юу гэдэг. Бага насны юм хүүхдтэй байж үзэг болохоор яг ямар шүү дизайнтэй байвал зүгээр юм болоо сайн мэдэхгүй л. Хөө энэ малгай маань одоо энэ малгай одоо бараг хэдэн жил болж байгаа юм бэ тий. Дээ ингээ. Энэ малгайг тулхаа угаалгын машинд хийчихлээ.
Миний хөөрхөн танк ч юм болгоо. Амар хөөрхөн малгай байсан шүү дээ. Бүр яг тийм байна. Маалуурыг ингээд Жижигэрч. Энэ уян бүр жижигэрч. Ийм жижиг болчих. За бид гурав одоо. Баяна. Нэмээ тэрцээ явцгаа. авахгүй шүү ингээ. Нэ явж идэг нэр сайхан гарууд шүү. Харин дүр дүрэн. Их өдөр. Үлэг үлдээ. Ярмаар гэж. Дуу дуугаад байгаа юм шиг байна. Дуу чимээ дуурайд ахаар дагаад дуурайд. Идэж дамжуулж гэртээ ирлээ. Yes, baby. За өглөөний мэнд. Оо яна. Чүсэндээ ахлаа. Hello. Hi. Сэна. Яа, өглөөний мэнд. Миний луна сонирхолтой байна уу? Луна ингэ сууж ирэхлээд. Hello. Can you say mama? Emma. Emma. Emmy. Emma. Sorry, Лунагийн хамар нь ингэж идэв. Оо яа нэлээ би хамрыг нь масажлаад. Emma. 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 Хөөе танаа нохоч яагаад байна гэсэн орцсон. Манай нохоо жоохон хамрын нөхөн жижиг. Ингээд идэв юм. Хилүү. Эцээс зогтоолох. Амт тэр нөөцөлтэй наа. Тоглоод байгаа юм шиг. Is this one? Run, baby, run, 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 миньоха. Тутараа.
Ондра амар санаа хоёрын гоё бэлэг явуулсан. So cute. Leonard. Hello. Найз юм гоё нэг охин нь юм гоё сандалтай штэ. Ундраа амар санаа хоёр гэж манай найзууд. Тэгээд Анурагийнхаа сандалтай адилхан сандалтай боллоо. Аминжээг адилхныг явуулсан. Амин данч нойр нүрээд уйлах гээд байна. Сандалны өстө гоё тухтай юм аа. Энэ бүр энэ айгуу зузаан болохоор бүр үнэхээр тухтай юм байна. Бид нар дахиад өнөөдөр гарч ирэн. Өчтөр зур тэгэл гэртээ ирээл унтаал ёо. Every day өдөр болгон бид нар амар завгүй байна. Маа, нэгара. Чиний соосог байна. Эма. Амьд штэ тийм манай чимгээгч гэдэг их тийм Японоос юм боди малгай хоёр өгчээсэн баггүй юу? Тэгээд энэ малгай амар хөөрхөө одоо яг таарч байна. Амингийн нол уран малгай болохоро би нэг 54,000-аар авчихсан. Тэгсэн чи хайр малгай. Угаасаа толгойн нь багтцсан, толгойн бүр амар томроод одоо ингээд бүр гар мар би гар нь амар том болсон байл шүү дээ. Тийм болцсон байлээ. Тэгээд сая бид нар унтаад сэрээд одоо гарч байна. Midday өглөө өдрийн гэх юм уу юу гэх юм бэ? Унтлагаа хийцэн. Тийм ээ. Энэ бол манай хулаана өгсөн. Хулаана ээжд өгсөн юм аа. Тэгсэн чи ээжээс дэрэмтц. Энийг манай чимгээгч өгсөн. Миний ах хэвээр зөндөө их ноолоор юм өмсөд энэ бас ноолоор нөмөрч байна. Аимс нь бас бэлгэний ноолоор энэ аимсыг ари да. Энийг манай Сока ана өгсөн. Сухалдаж бариад л байна уу? Бом бэлгэний ноолоор тойруулчихсан. Монгол хөлтөд. Энэ ногооны үс явж. Sorry, лунагийн үс явж. Ай, прошу. Прошу. Бүтээр навч идчих. Яа, энэ доотлтойгоо батхыг тул багцаараа ингэсэн ч амар өвчтэй шүү дээ. Хүүхдүүд шиштэй тийм. Син зүгээр явахаа болт юм байна. Үгүй суухгүй baby. She wants attention ингээд нэг юм гоё юм хүсэж тийм. Yeah. Oh yeah. No, баши барих юм уу? Дуулна одоо morning star дуулна. Хамар дотор чүрширтэй урдаж бүх найзууд бэртээ нохот урваж нэг дөрөн галтаа
одоо бүх юмыг баглана. Нүүлгэлт явагдаж байна. Тэгээд бэйбисит хийж байна. За энийг ярих бүх юмыг баглана. Лаа уянгаа гэнэ. Харсарна. Бүр соскор бол тоглож байна. За би тэгэхэд ихтэй ээжийн гэрээ юмыг янз. Тэг тулгаа бараг хийгээд. Би чи авсан шүү дээ. Энэ минь ямар гоё. Тэгээд тулгаа бүх юмыг бокслоо. Тэгээд бараг дуусч байна. Гэхдээ ямар том ууд вэ? Ингээд ийм ууд гэхдээ ийм том. Яаж ийм том ууд танаас уралдаг юм бэ? За нүүлээ. Тэнгилээ хөшиггүй болохоор юмсан шинэ айлт Таны тий. Тулгаан дээр чи баг хөшиггүй жил амьдэрсэн тий. Тийм бэ тийш тий. Манайх гэхдээ нөгөө нар мар тусдаггүй болохоор Өндөр байсан. Тэгээд энэ ажид байл байшин байхгүй. тий сайхан амарх. Хаваас. Тий асуудал. Тий. Үнэхээр 7 цагийг ингэдэг нь шүү дээ. Нөгөө нэг гургалтай гэдэг. Дахиад шиг л идэг шүү дээ. Дахиад нь юу лээ? Дахиад нь эргэтэй ч юу лээ? Ачаа хаа. А тий 6 дахиад шиг л. Гүгэрэгөө гэх үү? Гүгэрэгөө гэх юм уу? Аваад гэх юм даа. За тэгээд Энийг ойлгохгүй гэж байна. Батлаад нас ингэ балитсан байхгүй юу? Амар олон жил болж байгаа. Наа чи баг одоо 2020 онд л баг 19 онд балитсан байсан. Олон жил болсон. За хахуу гурлаа. Бүү тий яв нэг яв. Над тий ирүүга тулгайгийн ямиг хийгээд охно ядрагаа л явах. Уучлаарай. Хэмээ одоо бүр ингэж миний л тавилан юм байна даа л гэж бодож байгаа. Дандаа шөнө орой гэл. Ой, Луна. Чи нүрийн долоохоор нүр нь улаачаад байна. Луна тоор яагаад нууцаар эрхлэлтэй дээ? We need that one too. And that one. I ride my skateboard on the driveway after school. Ана минь пробиотикооч. Нэг хэсэг бүр тасалдуулаад одоо сүлд бол бүр сайн идэвхтэй өгч байгаа. За азарган дахианы хоолоо алга болсон юм аа. Хулган бас ирээд азарган тахиг дагаад хэлээрэ гэж хулган дуугарч эхэллээ. Чиг хэмээн азарган дахиад дуурайн давтна. Сайн байна дахиад гэж хулган түүнийг зоригжуулан урамшуулнаа. Нугас шим тургамал түүж хандлаад сайхан цайж ханаж азарган дахиад авчирч өглөө. Тун удахгүй зүгээр болно гэж нугас өрөө. Азарган дахиад цайг амтархан уун. Ажилсаг зүгийнүүд азарган дахианы цайнд зүгийн бал нэмжихий. Ёстой амттай. Хонхон дуугарч азарган дахиад сэрчихлээ. Маа миний хонхыг ав. Үүрээр үүнийг дуургаж биднийг сэрээгээрэй гэж нохоо хэлв. Азарган дахиад дахин унтахаас өмнө гунигтай толгой төгчээ. Маргааш өглөө нь азарган дахиа эртлэн босдол фермийн амтад нам унтаж байлаа. Ингээд түүний дуу хоолой эргэж ирсэн болов
Тэгэд тэр сандрангуй нохойн өгсөн хоохыг барьсаар үүрнээсээ гарлаа. Тэгээд гүнзгий амьсгаа авч хоолоогоо засаад дууртал кукарику хэмээн фермер нэг чанга тодоос тод донготож гээд амьтад энэ дуунаар сэрцгэж хөөр баяр болцгоо. Азарган дахианы хоолой эргээд иржээ. Ашгүй дээ. Төгсөв. Тэрхоо хоёр үлгэрийг уншчихлаа. Баярлалаа. Баяртай. Бид нар ингээд одоо 8 цаггээд унтах гэж байна. Yes. Усанд ороод унтлаа. Гэрлээ сала. Ховс юм уу? Ховс юм уу? Папагаар ингэж хаш. Ями хөлбөр хөтөж. Цаашаа тааслаа. Одоо ээж үдлээ. Би маа хавцлаа. За. Тэр онтод идэг. Одоо ч жоох юм хүмүүс дургах штэ ёо. Юм ажиллах байсан. Аавын бүх тактикууд хуучирсан байна. Битээч. За одоо шөнийн 12 болох гэж байна. Амин биштэй 7:30 сунтаад. За тэгээд power nap авцгаа. Цаг л унтсан уу? Одоо баларсан. Яасан байх нь? Одоо гэнэ. За баярлалаа. Энэ юмнууд их сонирхолтой юм гинэ. За энэ өстой өтцэн алимнууд байгаа хгүй өттэй. Тэд нар сонирхолтой гинэ. Юник логос. Уцаа минь. Чи уц штэ. Ич руугаа уцаараа залгана штэ. Чич бүр хоёр уцтай. Нэг нь бүр тэр flip phone ингээ нэгддэг болсон. Тэрийг арай хэрглэж чадахгүй. Гэхдээ одоо бол наацаа хэрэглээ. Оо за. За баярлалаа. Лунагийн өсөл болсон багт. Лунагийн өс алга. Ийм бичлэгийн нэрийг эдитлээ постлж дөө. Энэ 7 хоногт нэг хойлогтын хийсэнгүй. Ээжийн байрыг нүүлгэж байгаа. Тэгээд нүүлгэлтийн юм болоод өчтөр баах. Өчтөр юм минь баглахад туслаа л тэгэл нэр энэ 7 хоногт тэгэл би таад зөндөөлөр нэг ярьсан юм аа л яриад байгаа хтөө. Галтгооны тавилга хийх, шүүгээ шкаф хийх компани олсон, хамтрагч байгаа гэдгийг одоо баг хийдтгэж яриад байгаа. Өөр болоогүй. Амингийн хувьд үе болсон юм штэ. Амин бэлэн каш идсэн. Нүг будааны тутан шиг юм идсэн. Одоо тэрийг тэрэн дээр ус нэмж агаад идсэн чинь би тулгаад 2 албарыг өгөөрэй гэсэн тулахаар 6 албарыг өгсөн байлээ. За тэгээд гид хотод бол хямрахгүй гайгуулэн. Энэ манай найзын өгсөн сандал амар хөөр. За тэгээд өнөөдөр ингээд каш ууж эхэлсэн. Будааны тутан ууж эхэлсэн. Тэгээд яг өтгөнөм хэр яахыг харъя. Зүгээр энгийн будаа нөгөө буцалгаад усыг нөгсөн ч одоо өтгөн хатаад одоо
7 8 хонж. Маргааш баах нь харъя. Тэгээд тэгхийн бол ер нь бол энэ бэлэн нөгөө нэг дардаг тутам бол зүгээр юм байна гэж ер нь шийдгээд одоохондоо мэдэхгүй л. Одоо баачаасаа. Амин чиний бүр нүд чинь бүр улаагаад энэ бүр өөрөө маажчихсан юм уу? Уг нь бол чи ядраад л байна да. Ядралт бол байна да. Уг нь бол ядраад бол байна да. Тэр. You're tired, right? Нэлмэс цэйлгэнсэн л байна да. Өвшилт бас байна. Орчлон ертөнцид дэндүү сонирхолтой байна. Бүх юмыг амталмаар байна. Тийм учраас би унтмааргүй байна. Унтмааргүй байна. За тэгэхээр арай үзнэ. Суу болох боцолгооч. Оо. Өнөөдөр бол 2 сарын 8. Яа? Тийш тий. 12 өнгөрцөн. 12 өнгөрчлөө. Ус буцалж байна. Ой тий. Can you say mama? Mama. 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 Тулгаа гараад явлаа гинэ. Хана хамт амьдч чадахгүй мэн гинэ. Явлаа гинэ. Орой унтдаггүй хөлтөд би хамт ирж чадахгүй. Тэгсэн чи эргээд харж. Нөө аав нь лунага гарах гэж. Чамааг унтуулж гараа гэж худлаа. Луна ч давсгаа твчих юм байна. Би тасаалаа. Голомын утгалаа. Энийг дэгш. Өглөөний мэнд. Өнөөдөр 2 цагт унтаад 9 цагт сэрлээ. 8:30-д сэрлээ. Амин каш идэж байна. Бид одоо сандал авъя да нэр. Сандалгүй. Яач вэ? Тачлалтан дахиад. Би хацрансан дахиад. Яа тэг чам руу гайхаж. Би яг юу өгöd байгаа юм. Надад юу өгöd юм? Хин надад юу өгöd юм? За манайхаа амин ингээ бор хоолнд орж эхэлж байгаа. Тэгээд амар сүртэй ингээл нөгөө нэг схем мэм гаргаал хоол мол үгүй гэсэн ч угаас. Хоолнд орол гадуур мадуур явахад хэцүү юм биш үү? Бага ямаараа л зүгээр энгийн болохыг дөө. Тэгэл нөгөө хар мах зах ингээл нөгөө булчин мах зах бариулаад байгаа төмс ногоо тий чихэрлэх төмс ингээл хадж идүүлээл. Бага хитэн каша ингээл өгөөл тий. Тэгээд ер нь жоохон угаас өөрчлөлт урд юм байна уу? Амин нөгөө нэг ингээд эхлээд зүгээр бодооны шүү суусан ч юм хүндрээгүй ингээд 8 хонлоо. Тэгээд өнөөдөр анхудаа түүний нэлийн сайн гизиг нь массажжилж ингээд бас сайхан тосч мосч байгаад тэгээд хүндэрлээ. Угаасаа өөрчлөлт ордог юм шиг энэ
жоохон сандрах хэрэгтэйгүйгээ мэдгүй ингээд зур хүлээгээд ээжсэн чинь ер нь массаж байгаа нь сайн хийгээд байвал зүгээр юм байна. За тэгээд энэ 7 өдрийн бичлэг ингээд дуслаа.